Хүүхэлдэнгас тамирчин Барбаса бол 2021 оны Олимпийн эрхийн тэмцээнд эрхийн аван оролцсон тамирчин байгаа. За Барбасагийн хувьд бол одоо энэ 54 кг-д бол одоо хамгийн туршлагатай за бүр насаар бас ахмад одоо энэ жил 27 настай тамирчин байгаа. За үлдсэн тамирчид бол дандаа залуучуудаас орж иж байгаа залуу тамирчид байгаа. Тэгээ Барбасагийн хувьд бол тэгэхээр хамгийн туршлагатай тамирчин гэж явж байгаа. За Омоо улсын тамирчин бол бас их Аз твдээ бол бас ирээдүйтэй залуу тамирчин гэж гарч иж харагдж байгаа тамирчин. За тиймдээс ч бас эхний оног төвөггүй авж байна. Нагийн багш ингээд үзэгчтэй ингээд онооных нь юуг нь тайлбарлаад өгөөч. Одоо толгой, ууганд тий санаалга явахад яаж яд ингээд тий дөрмөдийн тодорхой. За би ер нь бол дөрөв хэлсэн. Гидсэнд довтлоход бол 2 оног авдаг. За энгийн одоо өшгөлтүүдийг хийхэд бол гидсэнд 2 оног авдаг. За эргэлттэй өшгөлтүүдийг хийхэд бол илүү том оноо бий 4 оноо. За эргэлттэй өшгөлтийг толгоонд хийх юм бол бүр 6 оноо аваад тоглолтыг тэр дор нь эргүүлэх боломжтой байдаг. За тэгээд гараар одоо цээжний хамгаалтанд гараар довтлох юм бол 1 оноо авдаг. За тэгээд торгуулууд бол байгаа. Торгуул болгон дээр өрсөлдөгч тамирчинд 1 оноо нэмэгдэг. За торгуулуудыг бол тодорхой тохиолдлуудад авна. За газар унах, за тэгээд өрсөлдөгч тамирчны одоо биеэс болон ховц сэргэлээс зуурах. За тэгээд энэ дивжээний шар тойргоос гарах, за буруу харж илт одоо зогтаах гэсэн тиймэрхүү. За тэгээд толгоонд одоо гараар толгоонд нүүрлүү довтлох гэдэг иймэрхүү хориотой үйлдэлүүд дээр торгуулуудыг авдаг. За тэгээд торгуул авах маш ашиггүй гэж өрсөлдөгч тамирчин автоматар оноонууд нэмэгддэг болохоор хэрвээ тамирчин маань бас биеэ хяналтгүйгээр хориотой үйлдэлүүдийг олон давтаж хийх юм бол одоо тоглолтод нь маш сөргөөр нөлөөлж дими оноонуудыг одоо өрсөлдөгч тамирчинтай алддаг байгаа. Тэгэхээр одоо мэрэгжлийн тамирчид бол тэр торгуулыг хянах тал дээр бас харьцангуй найдвартай байдаг. Тэгтээ бас тоглолтын хувьд шатна. За тэгээд хүмүүс контролоо алдна. Тэр үедээ бол торгуулуудыг авдаг. За тоглолтын маань 2 дугаар үе гэсэн байна. За Омоо улсын тамирчин ихний үеийг 4 тэгээр авсан байгаа. За тамирчид маань нэг ажсан байртай. За одоо Филиппин улсын тамирчин Барбаса бол энэ үеийг зайлшгүй авах шаардлагатай. За толгоонд одоо маш амжилттай урд хөлийн техникээс оноо авлаа. За тамирчдын маань ингээд өрөлтийг харж агаад хөлөө урдаа тавьсан байвал одоо тэр хөлөө өшгөлж байгаа өшгөлтийг урд хөлийн өшгөлт гэдэг. Ардаа тавьсан өшгөлтнөөсөө явах юм бол хөлнөөсөө явах юм бол хойд хөлийн өшгөлт гэдээ яриад явждаг байгаа. За тэгээд сая Филиппин улсын тамирчин маань бол толгойд урд хөлөөсөө довтлсон. За тэгээд одоо орчин үеийн таквондод бол энэ урд хөлийг төлхөө ашигладаг болцоод байгаа. За 3-1. За гараар довтлсон боловч арай сул байсанд бол оноо гарсангүй. За гараар бол тодорхой хэмжээний хүчтэй довтлох хэрэгтэй байдаг. Тэгээ техник нь маш зөв байх хэрэгтэй. За саяын гарны цохилт бол арай сул цээжинд хараахан оновчтой очихгүй харагдаж байна. Тиймдээ шүүгчнэр бас гарын оноог өгөхгүй байна. За манай таквондо бол электрон систем дээр оноонууд маань явдаг боловч гарын оноог бол яг булангийн шүүгчнэр харж агаад өгдөг байгаа. За гидсэнд хүчтэй довтлоод 5-1 харьцаатай болсон. За 2 дугаар үеийг бол Филиппин улсын тамирчин Барбаса бол хяналтандаа бүрэн байлгаж чадж байна. Огтуулсан. Техник маш гоё хийж байна тий. Тэгж байна. За 7-1 харьцаатай боллоо. За одоо таквондо дээр бол хугацааг мэдрэх бол маш чухал. Ер нь бол тайминг бий хугацааны одоо спорт доо. За гидсэн дамжилттай өшөглөө. За мөн өрсөлдөх тамирчин газар унсан болохоор нэг дор шууд 3 хоног доор өшөглөөд авах боломжтой болоод авж байна. За 12-1. За гэвч Төхөв булангийн тамирчин маань бол
зогс гэсэн командны дараа өшгөлсөн болохоор Картыг буцаа өглөө. За картыг л өргөсөн байна. за тоглолтын 2 дугаар раунд дуусахад 15 секунд үлдсэн байна. За Филиппин улсын тамирчин бол 2 дугаар үе дээр үүргээ бол маш сайн биелүүлээ гэж харагдаж байна тийм. За 5 секунд, 4 секунд. За тоглолт хараахан дуусаагүй байхад. За 1 секунд. За ингээд хоёр тамирчин маань 1-1 үеийг авснаар одоо. За тоглолтын маань 3 дугаар үе гэсэн байна. За шийдвэрлэх 3 дугаар үе. За одоо энэ үе дээр л хин ожснолын тоглолтоо аавна. Хамгийн шийдвэрлэх үе. 1-1 үеийг л авсан байгаа. За аль аль найдсан байдалтайгаар эхний 30 секунд өнгөрлөө. За одоо маш өндөр түвшний тамирчид болохоор одоо хугацаа бол маш өндөр түвшинд мэдрэлдэж байгаа. За тэгээд хин нэгэн л одоо сул илүү үйл гаргах юм бол оноо алдах аюултай болохоор маш их аждаг. Яг тэрний дагуу л одоо хоёр тамирчин нэгийг аажаад илүү үйл гаргахгүй хичээж байна. За дэшээ толгонд амжилттай өшил 3 оноо авч байна. Хөлгийн тамирчин маань. За 3-0 ярьцгаатайгаар явж байна. За хөлгийн тамирчин бол туршлагаар тоглолтын ихэнд хийсэн шиг туршлагаар бол яалчгүй илүү байгаа. За Улаанбаалангийн тамирчин одоо харьцангуй залуу тамирчин болохоор 3 дугаар үе шийдвэрлэх үе дээр бол бас ярхэн шийдвэр гаргах нь их сонирхолтой байна. Одоо залуу тамирчны хувьд л яг иймэрхүү за цаг одоо багасж байгаа хүнд нөхцөлд одоо сэтгэл зүйн том дулаан болно. Энэ одоо туршлагатай тамирчны эсрэг сүүлийн минут, сүүлийн секундуудад одоо оноо авч барих даалгавартай болж байна. Хитэн дэвлж хүртэл баазардаж болдог шүү дээ тий. Энд бол хугацаа бол 20 секундэд 3 оноо бүрэн боломжтой. За одоо гэвч 2 үе одоо бүх хүчээ шавхаад холилдсон тамирчдын хувьд бол бас нөөцүүд багассан байгаа. Мэдээж өшгөлтийн хурд одоо ядарч хэлж байгаа гэсэн. Тэгээ тэрийг хянах, дээр нь сэтгэл зүгээ хянах гэдэг даалгавар. За сүүлийн 10 секунд рүү орлоо. За хөлгийн тамирчин маань бол арай туршлага сайн байна. За 3 оног л одоо октоос нэгнүүд хийгээд за яалчгүй туршлагаар Филиппин улсын тамирчин Курт Брайн Барбаса одоо өөрийн яалчгүй туршлагаараа илүүрхэн эхний тоглолтоо бас залуу тамирчны эсрэг авч байна. За гэвч Оман улсын тамирчин маань бол бас залуу тамирчин